Гидсний халдвар төвчин нь болохоор бохирдсон хоол хүнс, унтны ус, мөн бохир гараар дамжиж халдварладаг. За энэ өвчнөөр халдварласан үед болохоор бүүлжих, гүйлгэх, за халуурах, гидс баслах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр бид бүхэн гараа тогтмол угаах, за шууд хэрэглэх жимс болон хүнсний нохойг заавал угааж хайлсаж хэрэглэх, удны усыг заавал буцаадлаж хэрэглэх, хил задгаа болог шантны уснаас уухгүй ба хүнсний бүтээгдэхүүнийг гүйцэд болгож хэрэглэх, хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа болон битүүмжлэл хадгалах гормыг сайдарч шалгаж нэгтэлж авах. Түргэн модох хүнсний бүтээгдэхүүн буюу сүүсүү бүтээгдэхүүн, бялуу, за өндөг, хяан зэрэг бүтээгдэхүүнийг аялал зугаалга болон хол замд авахаас татгалзах, хэрвээ худалдаа авсан тохиолдолд хадгалах гормыг өрдөх богино хугацаанд хэрэглэх шаардлагатай. За тэгээ аяг тавг халбах сэрэ болон бусад хоолны хэрэгслүүдээ битүүмжлэлтэй газар хадгалах, сайтар угааж цэвэрлэх шаардлагатай. За тэгээд мөн дээр дурдсан шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай мэрэгжлийн хэмжээнд хандан зөвлөгөө аваарай.